Бид хэн бэ? Бид бол UNICEF. Дэлхийн 190 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгууллага юм. Бид яагаад энд байгаа вэ? Монголын нийт хүн амын 37%-ийг тэгээс 17 насны хүүхэд эзэлдэг. Монголын хүүхэд бүр хүүхдийн эрхийн тухай конвенцэд заасны дагуу эрхээ эдлэх хэрэгтэй. Энэхүү конвенцийн хэрэгжилтийг хангахын тулд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. Бид юу хийдэг вэ? Бид хүүхдийн төлөө ажилладаг. Хүүхэд эхийн хэвлэлд бүрэлдэснээс хойш амьдралд хөл тавих хүртэлх бүхий л мөчид бид хамт байдаг. Бид хүүхдийн эрхийг хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй цогц шийдлүүдийг бий болгохын төлөө ажилладаг. Бид хэрхэн ажилладаг вэ? Бид дэлхийн жишг мэдлэг ур чадварыг Монголд нотгшуулж, нэн шаардлагатай амин дэм, вакцин бүтээгдэхүүн нийлүүлж, үлгэр жишээ, шинэлэг үйлчилгээг хэрэгжүүлж, баримт нотолгоо бий болгон, бодлогын төвшөнд нөлөөллийн ажил хийн үндэсний хэмжээнд ажиллаж байна. Бидний зорилт юу вэ? Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өссөн төрнөж, сурч боловсрох боломжоор дүүрэн, аливаа хүчирхийллээс ангид эрүүл агаараар амьсгалж, баталгаат унтны ус хэрэглэж, эрэгтэйгш нийгмийн үйлчилгээ хүртэх боломжийг бий болгохын төлөө бид ажилладаг. Бид хэнтэй ажилладаг вэ? Бид зорилттой хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл, мэдээлэл, хов хүмүүс, гэр бүл, ээж аавууд, асран хамгаалагчид, салбарын мэрэгжилтнүүд, судлаачид, урлаг соёлынхан, сайн дурынхан, залуучууд, хүүхдүүд гээд хүн бүрийн оролцоог ханган ажилладаг. Хүүхэд бүрийн эрх хэрэгжиж, хамгаалагдж, хангагдах хүртэл нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан зогсолтгүй, тууштай бүх сэтгэл зүрхээрээ ажиллана.